Ингээд ихний мэдээлэл засгийн газар дэд сайдуудын томилгоог 2 жил хадгалсны эцэст өнөөдөр намын гишүүдтэй албан тушаалын билүү хуваарлж 16 дэд сайдыг томиллоо. За энэ томилгоонд учрал Зандан Шатар, Содбаатар, Оюун Эрдэнэр өөрсдийн хүмүүсийг дэд сайдаар томилсон бол экс ерөнхийлөгч Инх баяр албан тушаалын томилгооны гадна үлдлээ. За түнчлэн шинээр томилсон дэд сайдуудын хувьд мэдлэг ур чадвараас илүүтэйгээр улс төрчидтэй ойрын харилцаатай гэх үндслэлээр энэ албан тушаалд хүрлээ гэх шүүмжлэлж гарлаа. За 2024 оны сонгуулийн дараа хамтарсан засгийн газар байгуулагдах үед дэд сайд нарын томилго анхаарлын төвд байсан. Тодорхойлох юм бол намын жагсаалтын хойгуур бичигдэж гишүүн болж чадаагүй хүмүүс дэд сайдын албан тушаалыг хуваарлах яриа удаан яригдсан ч 3 намын хэмжээнд билүү хуваарлах шаардлагатай хэдэн зуун хүний нэрсийн жагсаалт үүсч эцэст нь бүтээмжийн менежер гэдэг шинэ албан тушаалыг гаргаж ирсэн билээ. За тэгвэл өнөөдрөөс 128 бүтээмжийн менежерүүдийг бойлуулж 16 дэд сайдыг томилсон байна. За гадаад харилцааны дэд сайд Амар Төвшинг, сангийн дэд сайдаар санхүүгийн шинжээч Хуланг, хууль зүйн дотоод хэргийн дэд сайдаар засгийн газар хэрэглэх газрын дэд дарга Мөнх Эрдэнэийг, байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайдаар Мят компани захирласан Мөнх Тамирыг, Батлан хамгаалахын дэд сайдаар Хошууч генерал Баасан Дамбыг, зам тээврийн дэд сайдаар Улсын хурлын гишүүн асан Гамболдыг, гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайдаар хууль зүйн дотоод хэргийн дэд сайд асан Солонгог, за хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрлэлийн дэд сайдаар Манлаа Уяж Нямжавыг, аж үйлдвэр эрдэс баялагын дэд сайдаар эдийн засагч Инх Төвшинг, за эрчим хүчний дэд сайдаар Улсын хурлдах Монгол Ардын намын бүлгийн ажлын албаны даргасан Талхаа Сүрэнг, зарим аялал жуулчлал соёл спорт залуучуудын дэд сайдаар Jet Scooter Монголыг үүсгэн байгуулагч Дашнымыг, захин хөгжил инновац харилцаа холбооны дэд сайдаар Монголын төслийн ажлын хэсгийг хариуцсан ажиллаж байсан Баяр Хөг, эрүүл мэндийн дэд сайдаар Номинг, за эдийн засгийн хөгжлийн дэд сайдаар санхүүгийн зохицуулах хорооны даргасан Даваа Сүрэнг, за боловсролын дэд сайдаар хүн намын ерхий нарийн бичгийн дарга Гантулгыг, за хот байгуул барилга орон сууцчлалтын дэд сайдаар Самбуугийн Инх болдыг томилохоор тус шийдвэр гаргажээ. Уу асуудал бээр нь Солонгоо эрүүл маш сайн байна. Одоо мас салбарын хуулийн шинжилэлүүд явж байгаа. Өөрөө хуульч хүн нөгөө талдаа бас эмэгтэй хүн тийм ээ. Одоо харьцаа энтрээ эмэгтэй хүн байвал зүгээр гэсэн санал хэлсэн л дээ. За харин улс орны төсөв санхүүгийн нөхцөл байдал хүнд байгаа үед дэд сайд нарын томилгоо шаардлагагүй гэж сөрөг гишний гишүүд шүүмжилж байна. Олон даргатай мөртлөө үйлдвэрг уус болчлоо. Тэгэхээр Монгол улс хөгжиж гэвэл цөөхөн даргатай, цөөхөн сайдтай засгийн газар нь цомхон тэгээ илүү олон аж үйлдвэрийг хөгжүүлж ижил Монгол улс өрсөлдөх чадвартай улс болно. Тэгээ эдийн засаг яг нөхцөл байдал ийм үед дэд сайдыг оруулж ирж байгаа нь бол цаг үеэ олоогүй Монгол ардын намын пракц хоорондын хоорондоо ханцээ дотроо 8 хийж байгаа албан тушаалын 8 байна л гэж харж байгаа. Тэр бүтээмжийн менежер, хяналтын менежер тийм ээ бүгдийг хасаад энэ дэд сайдгүй ч гэсэн байл та. Хуурам эхлэх ажил хийгээд байгаа байхгүй. Нэг талдаа ингээд төсөв хэмж байгаа юм шиг мөртлөө нөгөө талдаа парламентаа бүүлдэг юм бас нэг юм оронтой гаргаж ирээд. За ийхүү Монгол Ардын намын 16 дэд сайдаас босролын дэд сайдыг хүн намд үлдээж үлдсэн сайдуудыг Монгол Ардын намаас томилохор боллоо. Харин зөрүүлээд бүтээмжийн менежерүүд болоод сайдын орон тооны зөвлөхүүдийн албан тушаалыг байхгүй болгож байгаа юм байна.